Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Жин Рэншүн. Уянгат мод. Тэдний хөхрөлдөх дууг хүүжэн холоос сонслоо. Хашааны уянгат модны сүүдэрт Юлайн цааш харан 3 бүсгүйтэй модны үнцээр хийсэн ширээ тойрон сууна. Тэд элгээ хөшиж амьсгаа давхцдал нээхэд бүх биеийн чичирхийлж цулцгах нь борооны дараах мөг модны угаар багсааж түлхэлцэн ургах шиг аж. Юунда ингэтлээ хөхөрдөг байна гэсээр хүүжэн хашааны үүдийг нээж оров. Тэд зэрэг шахам эргэж харлаа. Хөөр баяцал царайт нь хэвээр байсан ч цочиж хэлмэгдэх агшинд дороо замхрав. Юлайн хүрээд ирв үү гэд нэмсгэллээ. Ээжийнхээ ингэсэг түрхэж сормоос уруулаа хүртэл буузныг хүүжэн ажив. Шин хувцс цэцэгтэй банзал нь түүнийг залуу цэмцгэр харагдуулна. Хүүжэн эгч нартай мэндэлж та нарын инээлтхийг хаа холоос сонслоо гэв. Нэгэн ир дэлхийд хосгүй шарсан сам хорхой гэсээр хоёр гартаа том аяг барьж үүдний хулсан сүлжмэл хөшгийг түлхэн гэрээс гарч ирэв. Тэр хизээний өвгөрсөн атал 16-тай хар хүүшиг ажлан ээжийнх нь хормогчийг зүүжээ. Толгойдоо угалсан цаасан уут амдтны дээд анхлан үнэрт гэсэн хар ногоон бичгтэй аж. Тэдний насыг нэмбэл 250 хүрмээр хідэн самган хүүхчиг гэдэгнэн инээж хүүжэнийг хараад инээдээ барьж ядан жуумалзна. Эн чинь хүүжэн шүү дээ гэж Юлайн сайхан эрд хэлээд хүүжэн энэ пүү ах чинь гэв. Пүү Юнхва том алхаж ирэхэд барьсан аягтай сам хорхооноос хідэн газарт намрын навч мэт унлаа. Эмэгтэйчүүд барьсан тавьснаа заачлан ширээн дээрх аяга данх зэргийг холдуулж пүү Юнхвад аягтай хоолоо тавих цай гаргаж өгөв. Би чамд аяг авчиръя гэж Юлиан охиндоо хэлв. Пүү Юнхва би сандал аваад ирье гэд хэдхэн алхаад Юлианыг гүйцэж үүдний хөшгийг сөхөж өгөөд тэд цувран орлоо. Хүүжэн ширээний зүгс хэм харахад чансан газрын самар, гуагийн үр, жижиг дөрвөлжин хэрцсэн тар бас саяхан авчирсан сам хорхой өрөөстэй байгаа нь халуун дулаан баяр хөөртэй мэдрэмж төрүүлнэ. Өөрийнх нь Юлиан бэлгэлсэн жиншан цаг дэндүү өтгөн хандалсан учраас усан үзмийн дарс шиг харагдана. Пүү Юнхва сандал авчирч тавьтал Юлиан охиныхоо аягийг авч ирээд цайд үүргэж өгөв. Пүү Юнхва Юлиан маань хүүжэн гэж үргэлж ярьдгийм. Өнөөдөр ингэж уулзах гэж хэмээн хуучин танил сайн найз шиг дотн өнгөөр хэлээд сайхан ээжээс хэнцэр охин төрнө гэдэг үний юм аа гэв. Чи уруулдаа бал түрхчихээ юу гэж Юлиан Пүү Юнхва руу ширтэв. Пүү Юнхва төв царайлан Юлиан руу хараад чи яаж мэдэв гэлээ. Хэдэн хөгшин эг маггүй инээхэд Юлиан тэсгэлгүй хөхөрөв. Зочдыг явсны дараа хүүжэн ээжтэй хандан та ярьж байгаагүй шүү дээ. Газрын хаанаас юун пүү ах гараад ирвэ гэв. Газрын хаанаас гинэ гэж Юлиан охин руугаа гөлийж тэнэг юм ярих юм гэв. Тэгээд хаанаас гараад ирэв гэхэд багшийн дээд сургуулийн профессор сая тэтгэврт гарсан хүн бид ахмадын их сургуулийн уран бичлэгийн ангид хамт сурдаг юм гэж цээжилсэн юм уншиж байгаа мэт эв хавгүй хэлээд ширээн дээрх аягийг хурааж галын өрөөнд аваач цэвэрлэхэд хүүжэн тавагнуудыг аваалж цаасан алчуураар ширээ арчив. Энэ цайны ширээг аав нь 10-аад жилийн өмнө хийсэн билээ. Хүүжэний аав тэр жил төлөө худалдаж авахад дотор нь хэдэн зууны настай модны үндэс холигдож ирснийг угааж цэвэрлэн сүүдэрт хатаагаад дараа нь дарахнаар харуулдуулж хөл хийлгэжээ. Тэгээд хэд дахин ширдэж будаад шир нь хатмагц өнгөлж дахин шир татжээ. Ийм маягаар 3 сар гаруй мөнгөнсөн юм. Цайны ширээ хийж дуусаад огөршсөн модоор сэлбэр хийж болохгүй гэж хэн хэлсэн юм бэ? Шороог алт болгоно гэж эндэ
гэж сэтгэл хангалуун хэлжээ. Аав нь өөд болохоос өмнө зөрүүдэлж байгаад эмнэлгээс гараад өд болгон зузаан ноосон хэвнийг нөмөрч 2-3 цагаар нарлаж сууна. Эцэж тураад хүн аймаар болсон аавынх нь нүд хөнхийж, царайн шарлаад хүн дээр амсгаатах нь хатаж хувхаарсан хожуулаас ялгарах юмгүй аж. Маргааш нь хүүжээ нь дахиад торхимд очив. Юлиан босоо толны өмнө зогсоод хувцсаа янзлана. Гүн ногоон өнгийн биеийн тамирын хувцсныхан зах гойд сайхан, гадагш эргүүлсэн зах нь ногоон өнгөтэй ихэд зохицно. Ханцуунд нь оруулсан хүрэн эмжээр хувцсийн дэгжин ихэмсэг болгожээ. Ахмадын сургуулийн 4-р хувцсуу гэж хүүжээ нь толинд харж хэлээд доохтой инээсээр галын өрөөнд оров. Гал тогооны өрөөнд 2 түмхэн тавиастай. Хүүжээ нь тагийг авч үзвэл нэгэнд нь нухсан гурил, нөгөөд нь шанзанд хэрэглэх машинцсан мах, сам хорхой, хөх ногоо, хар дэлдүү, сонгон, гаа зэргийг эмх замбраатай бэлтгэн хийжээ. Учир явдал ил болжээ. Хүүжээний цээж бачуурна. Орчин тэр олигтой унтаагүй. Эргэж хөрвөөсөөр байгаад нөхрөөсөө ээжв. Ээж гэрлэх гэж байна. Гэхэд Шобин түүнийг тэрч юун том асуудал гэж гэв. Насны асуудал шүү гэж хүүжээ нь уцаарлав. Тэглээгээд ямар арга байна? Чиний үгээр болох юм уу? Гэхэд чам тамаагүй гэд хүүжээ нь нөхрөө түлхэж босоод зочны өрөөндөө очиж суув. Гэрэлж асаасангүй. Харанхуй өрөөнд түүний сэтгэл гүн ангал шиг ханхайж хоосроод уянгат модны доорх дүр зураг санаанд нь кино зураг шиг байн тодорно. Юлиан Пүүёнхоо нарын уг яриа, үйл хөдлөл, харц мөргөлдөн гэрэл точ үсрэгсээр нарны цацрагтай уусна. Үүнийг бодох бүрд хүүжээний сэтгэлийн өнөөх ангал улам харанхуй, улам гүнзгий болно. Үүр цайхан алдад тэр буудан дээрээ унтчихжээ. Өглөөс ирэхэд дээр нь ноосон бүтээлэг хучаатай. Цагаа харвал Шобин хэдийн ажилдаа гарсан аж. Бан шидээг удажээ гэсээр хүүжээ нь савнд ус дүүргэн гал дээр тавиад дахин нэг алим авч томхон хазаад ээжийнхээ дэргэд очиж "Миний гэз хоржигнж байгааг сонсоогүй юу?" гэв. Юлиан урт банзал өмсжээ. Энэ бол хүүжээний түүнд авч өгсөн нэртэй брендийн бүтээгдэхүүн. Үнсэн саарал дэвсгэр дээр алтан шаргаланг тун сайхан зохицож, өмсөхөд эрхэмсэг харагдуулна. Өдийн хойных дулаан шар нарны гэрэл жижигхэн өрөөг дэнлүү шиг болгожээ. Юлиан толны өмнө зогсож гизгээ эвхэн ороож боолоо. Хүүжээний аав нас барсны дараах 2 жил Юлиан хуучны хар цагаан гэрэл зураг дээр химэгтэй ч үчиг ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй болоод аавынх нь хөх хөрмийг нөмрөн сандал дээр өдөржин гөлрөн сууж цаг мөч бүхэн амь насын хорхой шавж мэт хэмэлхийг дуугүй хүлээн. Нэг үе Юлиан өөртөөгөө ярьдаг болж хүүжээ нь түүнээс юу ярьж байгааг нь лавлахад сонсоогүй юм шиг мэлрэх буюу эсвэл "Би юу ярьсан бэ?" гэж хариу асууна. Тэр үед хүүжээ нь ээжтэйгээ уулзахаар очих бүхэнд хашаа байшин, гэр орон нь этгээд хачин уур амьсгалтай болсон шиг санагдана. Тэр байшингаа худалдаад орон сууцанд ор гэж ээжигээ ятгадаг байлаа. Эсвэл манайд хамт амьдрий гин. Юлиан гэрийн дотор гадна газар сайгүй аавын чинь юмс хэндээ худалдах вдэ гэнэ. Тэр үеэс хүүжээ нь ээжигээ Юлиан гэж нэрээр нь дуудах болжээ. Нэр гэдэг нэг зүйлийн тарин гэж хүүжээ нь үзнэ. Тэр нь хэний эхнэр, хэний ээж гэдэг Юлианы тархинд хадагдсан зүйлийг сарниулж, түүнийг өнгөрсөн амьдралын балчгаас татан гаргажээ. Ёс журамгүй гэдг нь аав чинь өөд боломогц намайг хүн гэж үзэхэ боллоо чи гэж Юлиан охиноо загнасан боловч яваандаа дасжээ. Хүүжээ нь ээжигээ ахмадын их сургууль, элдв нийгэмлэг, улирал бүр явагддаг үдшийн гигэ аялын багтч оруулжээ. Тэр 7 хоног бүр ээжигээ дагуулan гадуур явж дэлгүүрхэсэн, хувц хонор худалдан авч зоогийн газар хооллож, хаяа киноч үзнэ.
Заримдаа хүүжээ нь ээжээрээ доог хийж аятайхан залуу олоод хайрлаж дурал гэхэд Юлиан дагцан дээр нь хөнгөн алгадна. Тэд аажимдаа эх охин хоёр биш, эгч дүү шиг болжээ. Нэг нэгнээ шууд нэрээр нь дуудах энгийн хэрэг болж, энэ нь Юлианы найз нөхдийн дунд сонирхолтой яриа болон дэлгэрчээ. Цуу худалдан авчирна гэж Юлиан хэлээд гар утсаа барин гарч одов. Цаг эрт байгаа болохоор хүүжээ нь аяг цай хандалж яваад уянгат модны дор нарлаж суув. Ойрын хэдэн жил хотод байрны үн огцом өсөж, ялангуяа дотроо ургаа бүдүүн модтай хашаа байшингийн үн тэнгэрт хаджээ. Ингэж бодохоор Юлиан баян хатагтай болжээ гэсэн үг. Юлиан хагас цаг хэртэй болоод буцаж ирэхдээ цуу авчирлагүй харин Пүү Янхуаг дагуулж иржээ. Та нарыг банш чимхэн гэж дуулаад хүрээд ирлээ гэж Пүү Янхуа инээсээр хүүжээнд хандан урилгагүй ирчихлээ гэв. Дуулаада хинээс дуулав? Хүүжээн түүнийг цаашлуулъя гэж бодсон боловч дургуун хүрээд өлийч ч харсангүй. Урайгүйг мэдсээр байж хүрээд ирнэ гинэ. Бүр эзэгнэхээр шийджээ гэж бодов. Юлиан шабэнийг дуудчих уу гэтэл тэр ажлаар гадагшаа явсан гэд хүүжээн өглөө явахт нь өнөөдөр энд хонно гэж хэлсэн гэв. Юлиан оо гэснэ. Би шанзаах утгыг гэлээ. Пүү Янхуа барьсан уутаа дээш өргөж би та хоёрт хэдэн сайхан хоол хийж өгье гэлээ. Тэр өчигдрийг шигээ хэд алхаж Юлианыг гүйцэж очиод үүд сөхөж өгөв. Түүний бие ялдарч чирэг биеийн тамирын багш гимээр. Хүүжээ нөхөртөө мессеж бичиж өнөөдөр харихгүй оройн хоолоо өөрөө аргалчих. Чамайг ажлаар гадагш явсан гэж Юлианд хэлсэн шүү. Битгий ам алдчихарай гэж сануулав. Тэгж сандраад яах нь гэж Шобинээс хариу ирлээ. Хүүжээ цай уугаад гэрт оров. Баншны шанзыг бэлэн болгож амбан дээр тавьжээ. Юлиан гурил нухаж Пүү Янхуа Юлианы хормогчийг зүүж сурмгай наргагүй ногоо цагаад жимэс угаана. Хүүжээний аав нэг насандаа гал тогоонд ойртож үзээгүй. Юлиан 7-8 сартай жирэмсэн байхад байгуулга нь хувьсгалын үзэл сурталын дагуу үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлж байсан үе таарсан тул үзэл санаа улс төрийн хүмүүжлийг чангалж орой 9-10 цаг болтол суралцуулдаг байлаа. Тэгээд гэртээ харихад хүүжээний аав хоёр жавхтаст хуур татаад сууж байх ба Юлианыг хармагц. Чи эхлээд харж хоолундаа бэлтчихэд дараа нь явж болдгоо мó? Би өлбрөөд өгчихвөл наад хүүхэд чинь аавгүй болно. Тэр үед чи яана гэнэ. Юлиан нүдэндээ нулимстай хоол хийн. Хүүжээний аав юу ч болоогүй юм шиг булгийн уснаа саран туссан химээх аялгауг хогжимдэн. Би хоёр чавхтаст хуурын ая сонсмогц ходоод гэдс орвох шиг болдог гэд Юлиан. Чамайг гэдсэнд байхад би зориг шуударсан юм. Охин төрвөл хизээч өөрөөсөө холдуулахгүй, яасан ч өөрийн замаар явуулахгүй гэдэг байв. Хүүжээний аав өвчнөн хүндэрсэн үедээ нэг удаа Юлианы гарыг бариад чи насаараа миний төлөө зүдэрлээ. Эрэх төрөлдөө би өвхөр морь болж байгаа ч болов ачий чинь хариулъя гэжээ. Өвхөр морь болно гинэ гэж Юлиан нулимс мэлтэгнүүлэн тэгвэл миний ачийг хариулахаас өмнө лаазалсан мах болоо дуусан шүү гэв. Хүүжээ нь аавынхаа хамгийн сүүлчийн удаа нэмсгэлхийг тэгж харсан билээ. Хүүжээ нь угаалгын өрөөнд орж гараа угаан банш чимэхээр бэлтгэв. Тэр толны өнцгөөс дүүжилсэн Купидоны гөлтгөн баримлыг олж хараад мулт татан авч гал тогоонд ормогц Юлианд "Үүнийг яах гэж хадгалаад байгаа юм бэ?" гэв. Юлиан Пүү Янхуа хоёр эргэж харав. "Энжил" гэж Пүү Янхуа дуулдснаа "Ямар хөөрхий юм бэ?" гэв. Хүүжээ нь уурлан "Үүний чинь хүн лойврдоход хэргэлдэг юм" гэв. Нодны хавар Цүү Инжи гэдэг эмэгтэй Юлианы найз нөхдийн хүрээнд гэнэт орж иржээ. Тэрээр энэж наргихтай барагтаач нэг яриад эхэлбэл дуусна гэж үгүй. Ярихын хажуугаар дэрэгдэх хүнийхээ гараас барьж дотончлно. Ам нэмэгц ертөнцийн эзнийг дуудан
эрэгтэйчүүд нь түүний ах дүү нар гин. Тэнгэрийн дор муу хүн гэж үгүй. Бидний муу хүн гэдэг тэдгээр улс үнэн дээр сатааны төөрөгдөлд унагсад юм. Хүний хорвоод муу явдалч гэж үгүй. Муу хэрэг бүхнийг Иесус биеэрээ үүрсэн хэмээн цэцэрхэх аж. Хүүжэн Цүн Инжитэй 2 удаа таарчээ. Нэг удаад нь Юлиан түүнийг ганцаарнг нь урин дайлж байхад нөгөө нь Хүүжэн төрхөмдөө ирэхэд тэр бүсгүй бүх найз нарын цуглуулан номлож байжээ. Цүн Инжи үргэлж хэтрүүлж Библи, загалмай мод, шашны хөрөг баримлууд, шашны агуулга бүхий өлөгдөг Хуанли, ширээний Хуанли зэргийг авчрах бөгөөд Юлиан тэдний хийц ямарч байсан, чанар чансаа нь хэр зэрэг байлаач олдошгүй эрдэнэ олсон мэт баярлаж Иесус өөрийн гараараа тэдэнд бэлэг өгсөн шиг санана. Удалгүй Цүн Инжи сүм байгуулах мөнгө цуглуулж эхлэв. Юлианы сууц 2 дахин том байсан бол сүм дуган болгоход маш тохиромжтой гэж хэлсэн бөгөөд Энүг Юлианд тэнгэрийн умдаг атгсан юм шиг санагдаж хашаа хороогоо хідэнтэй нарийн хэмжиж үзжээ. Хүүжэн Юлианд сонссон бүхэндээ битгий итгээд бай. Буруу замаар будаа тайвал буцахтаа шороо тайн шүү гэж хідэнтэй сануулсан боловч Юлиан түүнээс далдуур Цүн Инжид 10,000 юан хандвилжээ. Цүн Инжи мөнгөний авмагц бараа сурггүй жилиж өгсөн байна. Юлиан чи үүнийг лойвэрчин гэж яаж мэдэв гэсээр Хүүжэний гараас хөргийг шүүрэн авч байранд нь аваачж өлгөөд Цүн Инжи буцаж ирээд дугнаа барихгүй гэдгийг чи яаж мэдсэн бэ гэхэд Хүүжэн цагдаад мэдгдсэн шүү гэв. Цагдаа яадаг юм? Ийм асуудал зөндөөл гардаг шүү дээ гэв. Хүүжэн инээж уйлахын завсар Юлиан сэрээч чи 650-ш 60 хүрсэн хүн шүү дээ. 60 хүрэхээр яадаг юм гэж Юлианы дуу өндөрсөн нүүр нь улааж 60 хүрэхээр зөнөж мөнгнаад юм болгонд буруутан болох уу? Чи намайг сургах нь уу гэв. Хэн сургасан гэд Хүүжэн үгээ залгив. Пүүянхва Юлианд хандан чамд сайн санаад хэлж байхад гэхэд сайн сансныг чи яаж мэдсэн юм бэ гэд Юлиан гөлийж чиний нүд эрентхэн юм уу? Зүрхийн нэвт хараа юу гэв. Пүүянхва амаа алгадуулаад дуугүй болов. Хүүжэн хүйтнэр инээгээд би чамд саад болоод байвал шууд хэлчих гэхэд харин чи үгээ тодорхой хэл. Чиний саад болохоос төвөгшөө хэрэг надад байхгүй гэж Юлиан хэлв. Хүүжэн нөгөө өрөөнөөс цүнхээ шуурч аваад гарч одлоо. Хүүжэн гэд Пүүянхоо хашааны үүдэнд түүнийг гүйцэж очоод нүүр дүр нулимсыг хараад гөлөгчөв. Хүүжэн хаалга хүчтэй савж хаахад төмөр хаалга дүнгэр дангар дуугарв. Хүүжэн таксинд суугаад замын турш уйлж явлаа. Шообын хармагцаа балмагдан цочиж юу болов вэ гэв. Хүүжэн болсон явдлыг яриад дахин уйлжээ. Ханилж байгаа хүнийх өмнө ичмээр юм хэлэхээр ээж чамтай хэрэлдэх нь аргагүй шүү дээ. Юм ханилж байгаа хүн тэд тийм харьцаатай гэж чи яаж мэдэв? Тэгвэл нэг ангийн найз нэг. Найзынх нь өмнө нүрийн хөөцсөн юм чинь бохимдолгүй яах вэ гэлээ. Маргааш нь Хүүжэнд Юлианаас мессеж ирлээ. Ажлынх нь ойролцоох KFC-д хүлээж байна гэжээ. Хүүжэн ороод очмогц хоёул харц мөргөлдөв. Юлианы нүд харлан хөнхийгээд цогж авахаагүй байгааг үзвэл урьдчин тухалцсан нь илэрхий. Хүүжэн суулаа. Аяганд дүрсэн жижиг удтай хар цайнаас хүрэн улаан ханд цоврно. Хүүжэн толгоогоо орхин Юлианаас та дурлцгаа юу гэв. Чи дургу байгаа юм уу? Би дургу байлаагаад яах вэ? Юлианы нүдэнд нулимс цэлгнээд дуугарсангүй. Хүүжэн хүйтнэр инээж та хоёр танилцаад хэд хонж байгаа юм бэ? Анхны харцаар дурлцгаа юу гэтэл Юлиан бас л дуугарсангүй. Гардах амны цаасаа нухалж сууна. Хүүжэн чи сонсох дургүй байлаач би ярихтаа л ярина. Одоо цагт хүнийг хараад ямар хүн бэ гэдгийг мэдэж болох уу?
эрэгтэй хүний хувьд нэг хөгшин олоод өөрийгөө асруулчих нь ямар ч байсан үр хүүхдийнхээ царайг харж асрагч хөлсөснөөс дээр үздэй. Таавал байртай, тэтгэвэртэй, залуухан, царайлаг, ганган болохоор хэн дургүй байх юм бэ? Миний ингэж байгаа нь муу санаа, мухар бодол гэж бодъё. Пүү Юнхваг сайн хүн, чамд чин сэтгэлээсээ хайртай гэж бодъё. Тэгээд асуудал шийдэгдэх үү? Түүний үр ачин чамайг муу хэлэхгүй юу? Үүнийг бас сайнаар бодъё. Үр ачнаар нь чамд сайн, чамайг зовоохгүй байлаа гэж бодъё. Гэтэл амьдарч байгаа айлд чинь хэрүүл уруул гарахгүй байна гэж байх уу? Тэр үед дахиад салах уу? Түүнээс гадна та хоёрын хэнэнч залуу хүн биш. Өвчин ороохгүй гэсэн баталгаа байна уу? Та аавыг асарч үйл тамаа үзээд нэг мөсөн хаширсан гэж байсан чинь яагав гэв. Юлиан од тал дуугаа суугаад бас ч тийм дээ гэв. Тэр энийх гэтэл эхлээд нулимс нь урсчихв. Сандарсандаа нухалж байсан амны цаасаа дэлгэх гээд дундуур нь ураад хайчихлаа. Хүүжэн өөрийнхөө өмнөх амны цаасаа Юлианд өгөхөд хамран шархирч зүрх нь шимширэв. Хүүжэн, чи миний л төлөө зовхоос минь айж байгаа шүү дээ гээд амны цаасаар нүрээ халахлан битүү дуугаар хэлв. Хэсэг байцнаад нулимсаа арчиж Хүүжэний өдөөс ширтэн тэднийд очихгүй гэж Пүүюнхад хэлсэн. Би орон гэртээ шүү дээ гэв. Гүй тэр гэснээ Хүүжэний сэтгэл хүндэрч манайд нүүж ирнэ гэж юу гэтэл мэдээж бид та хоёрын саналыг хүндэтгэн гэлээ. Бидний саналыг хүндэтгэн гинэ гэд Хүүжэний нулимс хашлагаа сэтэлсэн ус шиг асгарч би чамайг орон гэртээгээ хамт Пүүюнход өргөн барьж хаад хэнгэрэг цанд дэлдэж баярлах уу гэв. Юлиан хэд ангалзаад юу ч хэлж чадсангүй. Хүүжэн, та хоёр миний саналыг хүндэтгэн тийм үү? Би зөвшөөрөхгүй гэд шууд гарч явв. Тэгээд годомжинд хэсэг зогслоо. Хүн амтан машин тэрэг тасралтгүй сүлжин өндөр барилгууд авраг том аалз мэт хүн амтныг зэвүүнээр харна. Эмчийн цагаан халааттай Шобийн энгийн үеэсээ тогтой харагдана. Чи бас л түргэджээ гэд Шобийн шүүрс алдав. Үүнээс өөр хэлэх үггүй юм чинь. Хэрв чиний ээж байсан бол яах байсан бэ? Гэтэл Шобийн битгий дэмий юм яриад бай. Гэснээ үзүүлэхээр дугаарлсан хүмүүс рүү зааж би ажил ихтэй байна гэхэд одоохондоо би ч өвчтөн гэлээ. Чиний өвчнийг эн дэмчилж болохгүй. Чи гэртээ хараад тайван цай уу. Гадуур явж дэлгүүр хэсэж сэтгэлээ тайвшруул гэд Шобийн өрөөндөө эргэж оров. Хүүжэн араас нь дуудтал эргэж харсангүй. Хүүжэний уур шатан шатаар бууж Шобийн нэмчид үзүүлэх дугаар авав. Чиний ямар өвчин эмчилдгийг одоо асууя гэж уурандаа боджээ. Хүүжэн дугаараа барьсаар цахилгаан шатаар гарч 7-8 өвчтний ард зогсов. Өвчтнүүд уруу царайлж өвчнийхөө тухай дорой дуугаар ярилцсан зовиур шаналгаагаа нэгэндээ тооцохыг сонссоор тайтгаран уурн гарчээ. Буцах гэтэл яг түүний ээлж болсон тул арга буюу орлоо. Шобинийг үг хэлэхээс өмнө Хүүжэн орой халуун тогоо идэх үү гэж асуув. Хүүжэн төрхөмдөө 2 өдөр очсонгүй. Шобийн ээж та хоёр хэсэг хугацаанд бодох хэрэгтэй гэлээ. Ээж миний үгийг тунгааг хэлсэн үг ямар үр дүнд хүрэхийг сайн бодох хэрэгтэй гэж Хүүжэн үзжээ. 3 дахь өдөр нь Хүүжэн тэсгээ болоод төрхөмдөө очив. Гэрн гэрэл муутай Юлиан дэр давхарлан ивж хэвтээ сууга хоёрын хооронд байхаж нүд нь болцгийж хамар нь улаажээ. Өвдчхөд хэлдгүй юм уу гэд Хүүжэн бачимдаж Юлианыг чагнаад эмнэлэг явъя гэв. Битгий сүр болгоод бай. Би сая эм уусан гэж Юлиан хэлв. Энэ үед Юлианы уц дугарахад Хүүжэн гараа тавив. Юлиан гар утсаа үзээд авалгүй тавихад
Утас нь хөнжил дээр хөлгүй мэлхий шиг чичирнэ. Би хоол хийх үү? Идэхгүй. Хоосон шүл хий. Оохгүй. Тэгвэл хоёулаа гадаа нарлая. Гармааргүй байна. Хүүжээний уур улам дүрлзлээ. Надад ууралсан бол шууд хэл. Өвчнөөрөө айлгаж байна уу? Юугаа чалчаад байгаа юм бэ? Гээд Юлианы хоолой захирдав. Тэр дуугаа өндөрсгөж жаахан ханиад хүрэх чамд хамаатай юм уу? Чи ямар миний эмэг их үү? Гэв. Чи юу нь яах гээд байгаа юм бэ? Чи яв. Би жаахан унтмаар байна. Хүүжээн хөдөлсөнгүй. Чи харь гээд Юлиан хөнгөн шүүр салдаж чамайг дэргэд байхаар сэтгэл амар унтж чадахгүй. Би эм уусан. Одоо унтмаар байна. Гэв. Хүүжээн өөргөвчөө шүүрэн авч үг дуугүй гарч одлоо. Хашааны үүдээр гарахад Пүүёнхва ууттай жимс ногоо барьж нөгөө гартаа утсаа барьсаар өөдөөс нь ирж харагдав. Хүүжээн ашгүй чи ирээ юу? Юлиан үүдээ нээж өгдөг үү? Гэв. Хүүжээн түлхүүрээрээ үүд нээж өгөөд түүнийг оруулав. Санаа зовлтгүй гэж Пүүёнхва түүний царай муутай байгааг огтхон ч анзаараагүй царайлж үүдээр ормогц эргэж харан инээмсэглээд би түүнийг сайн харж ханднаа гэв. Хүүжээн гэртээ хараад би ч гадны хүн болчихжээ гэж шопинд яншиж гарав. Хард өгсөн хүүхэн цацаж орхисон усгээд шопын инээж гадны хүн болсон чинь мэдээч үү дээ гэлээ. Зааз тэр яах дуртай бол тэгэг хамаагүй гэж Хүүжээн бухимдан улам зовов. Хэрв Юлиан Пүүёнхог хөөгөөд явуулсан бол өвчтэй ганц бие эмэгтэй хэцүү шүү дээ. Хүүжээн тэр даруй буцаад очих гэхэд шопын болиулав. Маргааш нь хоёулаа жаахан эмтан Жимс борцог аваад Юлианыг ирэхээр очлоо. Юлиан гэртээ алга ширээн дээр Хүүжээн би хотоос гадагшаа явлаа. Хэд хонон ирээд уулзъя. Ханиад гайгүй болсон санаа зовох хэрэггүй. Ээж чинь гэсэн зурвас үлдээжээ. Хүүжээн Юлиан руу залгахад хуруун чичирч байлаа. Юлиан уцаа салгажээ. Би өчигдөр ирээ гэж байхад гэж Хүүжээн бачимдан уурсан. Пүүёнхватай хамт явжээ гэж шопын хэлээд санаа зовлтгүй. Асуудал гарахгүй гэлээ. Юлиан явхаас өмнө бүх юмаа яг таг болгожээ. Цэцэг навчаа усалж, уянгат модны доорх цайны ширээгээ гялгаруу утаар бүтээн уйж бэхлээд бороонд норхоос сэргийлжээ. Хүүжээн буцах замд машины цонхоор гадагшаа харахад явган хүмүүс, машин, замын хажуугийн модод байшин барилга хөвөлзөн дэгдэж байгаа мэт санагдан альва бүхэн хөл ургаад зүхтааж байх шиг санагдана. Байрныхон доор ирээд шопын санаа алдаж Хүүжээн гэлээ. Хэлэгч үг алга гэвцтэй гэд түүнийг тоож харлагүй машины хаалга хүчтэй савн буугаад хэлэгч үггүй юм чинь дими чалчих хэрэггүй гэв. Хэд хонлоо. Юлианаас чимээ сураггүй. Хүүжээн шопын ээжийнхэн тухай нэг ч үг цугуйлгасангүй. Шопын хідэн удаа түүнтэй ярилцах гэж оролдсон боловч Хүүжээн өгний сэжвэрийг өөр тийш эргүүлнэ. Хүүжээн ажилчид хөлсөлж хашаандах уянгат модны доорх үнцээр уралсан цайны ширээг гэртээ авчирв. Дур мэдэн авчирч болох цорын ганц зүйл нь тэр аж. Хүүжээн ажилчид явсны дараа уянгат модны дор байсан сандал дээр хэсэг суулаа. Хашаан доторх зүлэг ногоо наран чарагдан, ханан дээрх ороонг залхуутай суналзан, хашааны үүдний арын хэсэг газар тарьсан янз бүрийн цэцэг өнг ялгаран анхлам сайхан өндөр нь хашаад үүрэн ханхлана. Тэднийхийг анх нүүж ирэхэд тэнд жорлон байсан билээ. Хүүжээн шөнө ганцаараа гарахаас айдаг тул ээж нь унтлахын хувцсныхаа гадуур хөвөнтөө дээл нөмрөн гарч түүнд бараа болно. Дунд сургуульд байхдаа Хүүжээн хотоодны өрөвслээр өвдөхөд ээж нь өглөө бүр шүлхий тодорхын гурилаар зутан хийж нэг халбаг зөгийн бал холин Хүүжээнд идүүлээд сургуульд нь явуулна.
Олон жилийн дараа Хүйжэн энэ тухай ярихад Юлиан таг мартсан байв. Хүйжэн өсөж том болоход Юлиан этгээд хачин зан гаргаж давтлага нь хичнээн оройтч тарсан ч бороо салхийг тоохгүй заавал сургуулийн үүдэнд очиж Хүйжэнийг хүлээн. Үүнээс болж Хүйжэний бүтгэх гэж байсан анхны хайрын үерхэл бодилсан юм. Хүйжэн Шабинтэй үерхэж байхад Юлиан сэм таганснаа хүлээн зөвшөөрчээ. Хүйжэний хормын өдөр Юлиан уйлаад свид болжээ. Үүнийг бусдад тайлбарлахдаа хитрхи баярлсных гэсэн гин. Гэтэл түүний баярлснаа илэрхийлсэн нь дэндчихжээ. Уйлаад Хүйжэнийг ч хүнд байдалд орууллаа. Шинэ бэр машинд суусны дараа Шобин наргаа болгон Хүйжэнийг баярлуулах гэж ээж өнөөдөр хүүхэд чиг болчихжээ. Ингийн мэдсэн бол шинэ бэрийн хувцс өмсүүлж чамтай цуг гэртээ авчирдаг байж гэв. Шобины энэ үг ёс бус үл хүндгсэн явдал гэж Хүйжэн эхэд уурлан машинаас бууж гэртээ буцаж орно гэв. Шобин сөгдөг шахан аргадан байж Хүйжэнийг тайтгаруулжээ. Хормын ёслолд Хүйжэн тогс шиг гоёж төмний дунд содон харагдаж байсан ч үүлтэй тэнгэр шиг уруу царайлжээ. Шобин ахин дахин бурууга хүлээхэд Хүйжэний бэргэн хүртэл сандарч хойноос нь нударч байсан билээ. Гэтэл одоо Юлиан танилцаад сарж болоогүй эрийг дагаж эргэлзэлгүй явчихаар Хүйжэний сэтгэл гомдлоор дүүрч зүрх нь шимширнэ. Хүйжэн гэртээ харахад Шобин цайны ширээг ширтэж байснаа. Яаж угаа чи нү гэв. Харсаар байж юуг нь асуусан юм бэ? Гэд Хүйжэн цүнхээ хаяад лаг хийтэл суув. Цайны ширээ Юлианы хашаанд өрөөнд эсвэл уянгат модны дор хаач байсан нүдэн дулаан сэтгэл дайлтээ. Гэтэл энд авчраа тавьсан чинь загас шиг түн хийж эв хавгүй ажээ. Маргааш чи уянгат модыг ухаж аваад том төмпөн суулгаад аваад ирэхгүй биз? Гэхэд нээрээ тийм яагаад сансангүй вэ? Гэтэл Шобин санаа алдаад манайгэр ийм жаахан чи тэр бүхнийг нүүлгэж авчрахаас өмнө хаан тавихаа бодох хэрэгтэй шүү гэв. Үнцээр хийсэн цайны ширээг авчирснаас 2 хоногийн дараа Юлиан хурж ирэв. Сая ханжаагүйс ирлээ. Гэрт орж цүнхээ тавьмагц нааш ирлээ гэж Юлиан хэлэв. Ганц 7 хоногт жаахан тураад үл мэдэг борлжээ. Саяхан буцаж ирж ихэд олигтой амс хийхгүй гэж Шобин нухаж байсан гурлаа цааш тавиад Юлианыг суулгав. Хэдэн зуун насалсанд хүртэл энд ирчихсэн байхад гэж Юлиан цайны ширээг ширцээр хэлээд надад амарч суух арга байна уу гэв. Хүйжэн би аавыг зүүдэлсэн. Аав намайг энэ ширээг авчир гэсэн гэхэд Юлиан арчаагүй нэмсэглэн тэгвэл би харж унтъя. Аавыг чинь зүүдэнд орохыг хүлээе гэв. Битгий яв байж вэ гэж Шобин сандран хэлээд хормогчоо тайлж Юлианы бүслэгээр уйж өгөөд ганжингаа түүнд атгуулж сая эмнэлгээс залгаж дуудсан. Нэг өвчтөнд мэс засал хийх гэж байна. Хүний аим юунаас ч илүү чухал. Та надад тусалж ял буян болно шүү гэж хэлээд санд минь гарч одлоо. Хүйжэн цай хандалж ширээн дээр тавиад би өөрөө хоол бэлдээ. Та цай уу? Амраад ав гэлээ. Машин дундсан гэж Юлиан хэлээд хормогчоо тайлж засаж бүслээд амбны хажууд очиж жаахан хөдөлгөөн хийхгүй бол уй мөч хөшгнэ гэв. Тэд хэсэг зуур үг дуугүй банш хийв. Сайхан зугаалв уу? Яах вэ? Газар сайгүй хүн. Ямар хүн бэ? Юлиан Хүйжэнийг нэг харав. Хоёул царайгаа улайлахсаар гэнэт зэрэг шахам эгмаггүй инээлээ. Хүйжэн ажлаа орхиод гараа урж наалцсан хуурай гурлыг өвсөөр явж гар утсаа авав. Үүнийг үз гэж Хүйжэн өчигдөр гудамжаар явж байгаад авсан хэдэн хормын даашинзны зураг үзүүлв. Өчигдөр Хүйжэн гэнэт халуун сэтгэл нь оргилж худалдааны гудамжинд очижээ. Тэнд хормын хувцсны олон дэлгүүр бий.
Нэг хэвэнд цутгсан юм шиг модельууд янгийн нүдээр ширтэлцэх нь хүртэл ижлэхэн. Гой байгаа биз? Юлиан дуугүй нэмсэглэн. Хүүжэн солонгос маягийн хормын хувцсны зургийг Юлианд үзүүлв. Тэр нь хүрэн өнгөтэй, гүн ногоон урт банзалтай, банзлын хормоо дүүрэн хадагмалтай. Хүүжэн тэнгэрт луу тоглож, уянгат мотонд гард ниссэн хадгамлын зургийг зориуд авсан ажээ. Надад хамгийн таалагдсан хувцсыг танд ямар байна? Танд бэлгэлье. Надад үүнийг бэлгэлж яах нь вэ? Та юу гэж бодож байна? Гэд Хүүжэн санаа алдаад. Бороо орлоо, буурлээж минь гэрлээ гэв. Цаг агаарын мэдээгээр ойрдоо хур бороогүй. Хөдөөгөөр гангачтай тэмцээд сүйд болж байна гин. Бал сараа хүртэл хийчгээд гэж Хүүжэн инээгээд бас зайлтай гэв. Юлиан санаа алдаж зүсийн танивч зүрхийн танихад бэрх гэж чи хэлээ биздэ гэв. Яасан? Юу болов? Гэж Хүүжэн дуугаа өндөрсгөж ганц би биш юм уу? Муу санаа өвөрлөө юу? Гэлээ. За, юунда хашгираад байгаа юм бэ? Гэж Юлиан үгийн таслаад гайх юм биш. Дадал зуршил таарахгүй юм гэв. Ямар зуршил? Юу нь болохоо байчхав? Гэхэд тэр орой болгон унтахынхаа өмнө нуруугаа майжуулдаг замтай. Хуучин эхнэр нь орой бүр майжж өгдөг. Толгойноос нь улын хүртэл нэг бүрчлэн майждаг байжээ. Хүүжэн түс хийтлээ нэв. Нуруугаа майжуулж угаад шууд унтаад өгнө. Тэгтэл би хумсны завсар хэр чихчихсэн юм шиг санагдаад ахин дахин гараа угааж шөнө болгон нойр хуйлжин гэв. Нурууг нь маажж өгөхгүй бол болоо юм биш үү? Нэг шөнө би маажж өгөөгүй юм. Тэгсэн чинь тэр унт чадаагүй. Хэдэн орой майжуулсан чинь урдийн зуршлан сэдэрчгэж. Шөн дөлөөр 2 цагийн үед байх. Тэр босоод ус тавьж угаалга хийгээд намайг сэрээчихсэн. Тэгээд намайг төв гихтэй гэж уцаарлав. Маажуур ямар ч төвөггүй. Чи маажууртайгаа амьдр гэж би хэлсэн. Хүүжэн хэсэг азнаад. Тэгээд яав? Гэтэл яах вэ? Хараад л ирлээ. Тэр хоёр дахиад дуугүй болов. Тасалсан гурил Юлианы ганжингийн аясаар цэцгийн дэлбээ мэдээлгэгдэж, Хүүжэн түүнийг алгандаа дэлгэж шанзаа хийж чимхэд сайхан банш болгоно. Төгсөв. Орчуулсан цэнгэл